булчнаасаа гарч ирээд шүн болон тосгоныхоо хүмүүсийн хаалгыг тогшдог. Нууцыг харж бүр ёс бус зүйлийг цус гараад тухайн булшны хэсгийг ингээд цусаар дүүргэж За сайн уу манайхаа. Өнөөдөр та бүхэндээ хамгийн анхны цус урагчийн түүх болох Joe Grandaгийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байна. Та нар цус урагч байдаг гэдэгт юу нэгтгэдэг үү? За өөрийн бодлоо комментэд үлдээгээрэй. За Joe Granda одоогоос 350 жилийн өмнө анх ингээд түүхэнд үзэгдсэн хамгийн анхны цус урагч болсон гэж бол бичигдсэн байт юм байна. 1579 онд Балкан улсын Croatia Kringa Village буюу Kringa тосгонд бол төрж өссөн байдаг. За 1656 онд 77 оноосонда өвчнөөс болж өнгөрсөн гэдэг мэдээлэл байт юм байна. За энэхүү цус урагч нь үхснийхаа дараа булчнаасаа гарч ирээд шүн болон тосгоныхоо хүмүүсийн хаалгыг тогшдог байсан, гэрийн хаалгыг. За ингэхдээ тэр хаалгын тогшсон гэрийн эзэн удалгүй ингээд өнгөрдөг байснаар бол 16 жилийг ардаа үтсэн байдаг. За энэ 16 жилдээ шүн болгон бэлэвсэрч үлдсэн эхнэр дээрээ очиж үллийг наган дуурайж нууцыг харж бүр ёс бус зүйлийг хүртэл ингээд хийдэг байсан гэж бол ярьд юм байна. За ийхүү 16 жил өнгөрсөн энэ урт хугацаа явсан тосгоны хүмүүс бол үнэхээр залгаж эхэлсэн. Тосгоны хүмүүс анх Grandag бол оршуулж тагчээсэн лам болох George-ыг дуудсан байгаа. Тэгээ George ийхүү нэг орой отолт хийж агаад Grandad-д тараад ингэж хэлсэн байдаг. За би англиар уншиж. Behold Jesus Christ, you Strigian, stop tormenting us гэж хэлсэн байгаа. За энэ монголоор орчуулвал за Jesus Christ бол харж байгаа муу цус орогчоо. Бидрийг ингээд айлхаа боличтэй гэсэн ер нь бол сануулга маягаар хэлсэн байгаа. Хэдэн өдрийн дараа за энэ тосгоны хамгийн зөрөгтэй гэж нэрлэгддэг нэг залуу байгаа. За тэр маань Миха Reddick гэж нэртэй энэ залуу тосгоныхоо хэдэн үнийг дагуулад нэг өрөө бол Joe Grandag бол агнахаар бол гарсан байдаг. Түүнийг барьж аваад цээжинд нь долоогны модны хэсгээс болцоож ирсэн. Гэвч бүтлгүүцсэн байгаа. Тухайн тэр зоосон мод нь цээжнээс нь өсөрч гараад тэгээд Joe Grandag бол тэр яг тухайн мөчөд бол цугцсан байдаг. За маргааш өрөөнд 9 тосгоны хүмүүс нийлээд за загалмай чийдэн жад зэрэг бариад бол Joe Grandaгийн булш руу очсон. За тэгээд маш аяархан гидэж очоод булшийг ухаж бол онгойлгосон чинь дотроос нь Joe Grandag бол ингээд хөвтцэн инэмсгэлцэн ингээд үүдээс нь хараа байжсэн. За ингэж явахдаа бол бас George-ыг авч явсан. Тэгж George тэр үед өвдөглөө загалмаа бариад ингэж хэлсэн байгаа. За бас англиар уншиж үгүй заяа. Look Strigian. The Strigian гэхээр ерөнхийдөө бол цус урагчийг хэлээд байгаа. За look Strigian, there is Jesus Christ who saved us from the hell and died for us. And you Strigian, you cannot have peace. гэж хэлсэн байгаа. За энийг ер нь орчуулвал Jesus Christ бидний төлөө ингээд амиа өгсөн чи юм уу? Цус орогч чи ингээд тайван байж чадахгүй шүү гэж хэлсэн байгаа. За яг ингэж хэлээл нөгөө нэг авч явсан жадаараа зүрхэн тушаа газар нь цохих ингээд зоогсон чинь бол махын цоолж чадаагүй. За яг ингээл амар сандралдаал нөгөө булшныхын тагийг хаах гал байжсэн чинь нэг тэндээс зөрөгтэй залуу гарч ирсэн байгаа. За энэ залууг бол Stephen Malisic гэдэг байгаа. За тэр залуу бол ингээд зоож болох юмар ингээд толгоор нь зоосон. За тэгсэн чинь ингээд нүднээс нь амнаас нь чихнээс нь ингээд гинт ингээд цус гараад тухайн булшны хэсгийг ингээд цусаар дүүргэж эхэлсэн гэдэг. За энэ цус нь болохоор vampire буюу цус орогчийн хохирогчдыг Devouring релисэн гэдэг дохио болж өгдөг. За ийхүү хамгийн анхны болоод хамгийн аимшигтай цус орогч болох Joe Granda бол ийхүү нас барсан байдгийн мэн. Зодолгүй John Rickard болон One Welfare гэдэг хоёр хүн зугаалгахаа үеэр Kringa гэдэг төрсөн нутгийнх нь хаваар явж
баримт цуглуулж рекорд хийж бол аваад 1689 онд The Glory of the Duchy of Cornwall гэдэг номондоо ол бичиж үлдээсэн байт юм байна. За үүний дараагийн vampire буюу цус орогч бол Dracula. За тэгээд коммент бичээрэй Dracula-г ярих уу үгүй юу